Нөгөө талаар бол одоо та бүхэн олонхоо та нар одоо 7-8 жил төрөлхий барьж байна. За хоёр намын одоо энэ айл гэрээр явал хоёр багны нэг нь танахаа Монгол Ардын намаа. Олон хэмжин та нар өөрсдөө л асуудлаа шийд. Одоо ерөнхий сайд шиг би нэг номерын мэдээлэл надад алга. За аюул сайхан гишүүн бас бүх асуудлыг одоо бас тухай цаг үед нь ярих юм байна гэж би ойлголоо. За бас одоо тэгээ бас Монголын ард түмэн бидний чинь бүгдийг хараас бууж байгаа шүү дээ. Тэр өргөдлөө одоо хаана хэндэ гаргадгийг тэр талаар бас та нар бас нэг тайлбар майлбар өгсөнгүй шүү дээ. Тий. Тэрийг бас ямар учиртай Ганбат дарга та нэг зүйлийг жоохон дутуу ойлгоод байна, андуураад гэх шиг байна. Зөвхөн энэ ч парламент засгийн газар холбоотой биш шүү. Энэ Эрдэнэтийн 40-ээс ахуулаад оюутлага гэдэг энэ олон асуудлууд чинь танаа намаа сонгогдсон хоёр ерөнхийлөгч тодорхойлбол Баттулга, Гэлбэг дөржгээд хоёр нөхөртэй холбоотой. Энэ зурлын памтанг чинь л буцаага зэгцлэх гэж үлээ үзчихнэ. Тэгэхээр энэ дээр хэдүүл улс төрчид хэрэггүй. Тулгымцсан асуудлуудаа шийдэл явах нь зүйтэй. Тэр их материалууд одоо ингээд хөгжлийн магнаас ахуулаад ил болж байна. Босод одоо энэ үүстэй холбоотой бүх асуудлууд удахгүй сонсголоор орох гэж байна. Тэрэн дээр тэгээд бүх юм ил тод болоод ирэхээр аяндаа иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг тавих байх.